би бол ингэж надад юу гэдэг За та бүдийнхээ энэ өглөөний амгалан гэрээ. Тэр энэ жилийг бид нэр эрчим хүчний системд ухаалаг эрчим хүчний систем гэсэн ийм жил болгон зарж байгаа. За үүнтэй холбогдуулаад бид нар бас тодорхой мэдээллүүдийг та бүхэнд бас өгье гэж бодсон юм аа. Тэгэхээр дэлхийн нийтээр одоо хүний хэмжиж болж байгаа бүхэл зүйлийг бол одоо ухаалаг ийм системээрээ дамжуулж шийддэг юм болцсон байж байгаа. Тийм учраас бас бид нар энэ мэдээллийн технологийн 900 үед амьдарч байгаа хувьд гэлээч гэсэн энэ дэвшлийг бас өөрийнхөө салбарт нэвтрүүлэх ёстой. За ингэснээр бол манай эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа дээшлэн мөн үр ашиг дээшлэн за бас одоо дэлхийн нийтийн жишгийн дагуу энэ агаар орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хүртэл одоо томоохон хувь нэмэр болдог хүлэмжийг багасгахад бас одоо энэ ухаалаг эрчим хүчний технологийн шийдлүүдийг бас ашигладаг байгаа. За энэ жишгийн дагуу бид одоо эрчим хүчний системдээ болоод дэлхийн нийтийн ашиглаж байгаа энэ дэвшилтэд арга хэлбэрүүдийг технологиудыг болоод энэ жилээс нэвтрүүлнэ гэж ингэж үзэж байгаа юм. Тийм учраас бид нар нэгжийн манай диспетчерийн үндэсний төвд бол одоо бий болгож байгаа. Энэ чиглэлээр бол одоо хамгийн өндөр технологийн одоо шийдлийг боловсруулдаг өндөр түвшний мэрэгдсэн ийм хамт олныг бол энэ бүтцэд бол бий болгоно. За энд одоо хамгийн сайн программистууд, техникийн шийдэл гаргадаг инженерүүд ингэж оролцсон бол ийм бүтц байх юм аа гэдгийг одоо бид хэлэх байна. Тэгэхээр бусад улс орнуудад ашиглаж байгаа хамгийн одоо боломжтой гэж амьдралаар батлагдсан ийм туршлагуудыг бол бид нар бол эрчим хүчнийхээ системд бол нэвтрүүлнэ. Тэр ашиглаж байгаа мэдрэг төхөөрөмжүүдийг тэнд байгаа тэр одоо амьдралаар батлагдсан програмуудыг бол ажилдаа нэвтрүүлж ингэж бол ажиллана гэж одоо бид төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ жил бол бидний хувьд бол одоо эрчим хүчний системдээ энэ ухаалаг эрчим хүчний систем болох ажлууд бол хийгднэ гэдгийг одоо хэлэх байна. За энэ хүрээнд бол манай салбарын бүх компаниуд оролцсон. Бүх байгууллагууд бол одоо оролцсон. Дор бүрнээ энэ мэдээллийн технологийн дэвшлиг ашиглах ажлууд бол хийгдэнэ. Шугам шүлжээн дээр ч гэлээ гэсэн. Станц дээр ч гэсэн. Станц дээр гэхэд бол та бүхэн мэдж байгаа тийм ээ. Өнгөрсөн жилд бас аваар устдад гарсан. Дулааны шугам хоолойнууд бас хагарсан юмнууд гарсан. Тэгвэл мэдрэх төхөөрөмжүүд тавьчих юм бол яг энийг урьдчилаад бид мэдээлнэ. Түүнийхээ дагуу бид нар арга хэмжээ авдаг болно. Хүний хэмжиж болдог бүх зүйлийг бид нэр энэ мэдрэх төхөөрөмжийн тусламжтайгаар мэдээллийг авдаг. Түүнийхээ одоо дагуу холбогд арга хэмжээг авдаг юм болох юм. Шугам дээр ч гэлээ гэсэн. Шугам дээр жишээлбэл тодорхой одоо саадлал учрах юм нөхцөл бүрдэх юм бол бид нар нөгөө мэдрэх төхөөрөмжийнхаа дагуу мэдээлэл аваад тэрийг цаг тухай бүрд нь засаж сайжруулдаг юм болчих юм бол энэ аваар саатал гэдэг зүйл бол эрс багасна. Эрс багасна. Тухайлах юм бол бид нар одоо бас Оросын холбооны улстай хамтраад манай шинжлэгдэж байгаа тестүүд дээр хийж байгаа турбин генераторууд одоо анхны ийм мэдрэх төхөөрөмжүүдийг буюу энэ ухаалаг системүүдийг бий болгох чиглэлээр бас одоо ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ бол эхний ажил. Тэгээ бид нар одоо дамжуулах түгээх сүлжээнүүдтэй бол бас энэ системүүдийг бол нэвтрүүлж эхэлнэ гэдгийг одоо бас та бүхэндээ хэлэх байна. За манайхан нэмж хэлэх зүйлүүд байгаа адилхан дараа Чиний одоо мөрөн мөнгө зарцуулах уу, дээр нь агаарын бохирдолтой холбоотой ямар ажилладаг? За хөрөнгө мөнгөний хувьд бол бид нэр компаниудынхаа төлөөлөлтөд зөвлөд тодорхой чиглэлүүдийг өгсөн байна. Та бүхэн бас одоо яг өөрийнхөө байгууллагын хүрээнд ямар шийдлүүд гаргаж болох вэ? Тэр хэмжээндээ одоо тодорхой
хөрөнгө санхүүг төлөвлөлт зүйлээрээ батлаад ингээд бол ажиллаарай гэсэн байгаа. За одоогийн байдлаар бол бид нэр тийм хэмжээний хөрөнгө шаард нэгдсэн юу бол гараагүй байна. Төлөвлөгөөгөө бол гаргачихсан байж байгаа. Энэ ажил хийгдээд ирэхээр бол одоо тодорхой болно гэдгийг бас хэлэх байна. Жишээлбэл бид нэр одоо энэ хөлбөмбөгийн хийн ялгарлын асуудал дээр бол станцууд дээр байгаа зуухнууд дээр бол янз бүрийн одоо дэвштэй төхөөрөмжүүдийг бол тавина. Ингэснээрээ одоо бас тэнд гарч байгаа хийн ялгарлыг, хортын ялгарлыг бууруулахын арга хэмжээнүүдийг бол аавна. Төслийн системүүд дээр бол бас ийм төхөөрөмжүүдийг бол байршуулна. Найдвартай ажиллагаа нөгөө талаас сайжрна, нөгөө талаас бол бидний одоо энэ хөлбөмбөгийн дээр тавьж байгаа хяналтын сайжрал ингэж явах юм байна. За мөн бас зүгээр манай салбарын хүрээнд бол бид нэр энэ агаарын бохирдлын чиглэлээр бол 2 ажил хийж байгаа. Нэгдүгээр нийслэл хотын 42 мянган айл өрхөд 4 кВт-ийн халаагуур заалгах ийм боломжийг бүрдүүлж өгч байгаа. Үндсэндээ манай ажил бол одоо дуусах шатанд ороод ингээд явж байгаа. Улсын комиссууд ажиллаж байна, хүлээж авах ажлууд маань хийгдэж байна. За хамгийн одоо дэвшилттэй эдийн засгийн хувьд өөр ашигтай юм халаагууруудыг энэ айлуудад ашиглах боломж бүрдэж байна гэсэн үг. 42 мянган айлд бол. Хоёрдугаар төлшний асуудал бас одоо манай яамны харьяанд байдаг. Энэ хүрээнд сайжруулсан шахмал төлшний үйлдвэрийг ашиглалтанд оруулсан байна. За эхний ээлжийн жилдээ 250 мянган тонн шахмал төлш үйлдвэр маань бол ашиглалтанд орсон байна. За энийг бид нэр 600 мянган тонн шахмал төлшийг одоо жилдээ нийлүүлэх ийм үйлдвэр болгож 2-3 шугамаар өргөдөх ажлыг ойрын хугацаанд хийнэ. Өөрөөр хэлэх юм бол бид нэр эхний хагас жилдээ багтаагаад энэ хүчин чадлыг шахмал төлшний үйлдвэр дээр бол бий болгоно. За эх оны өвөл гэхэд одоо бид нар 5 сарын 1-ээс хойш нөгөө түүхийн нүүрс оруулахаа болчихж байгаа шүү нийслэл тийм ээ ахаа хэрэглэн. Бид нар нийслэлийн гэр хорооллын айлуудад шаардлагатай байгаа шахмал төлшийг нийлүүлж эхэлнэ. Өөрөөр хэлэх юм бол бид нар шаардлагатай нөөцийг болоод бүрдүүлсэн байна гэсэн үг шүү дээ. Одоо 11 сараас эхлээд айлууд маань нөгөө шахмал төлшөө аавн халаалт дулааныхаа асуудлыг хэрэгцээг хангах асуудал үүсэн тийм үү? Тэр үед бол бид нар одоо нийлүүлэлтийг бүрэн хангасан байх юм боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. 2 ажил хийх юм шүү. Халаагур залах боломжийг бүрдүүлж өгөх. Хоёрдугаарт бол түүхийн нөөцийг орлого сайжруулсан шахмал төлшийг нийлүүлэх. Ийм ажлыг бас хийж байна. Тэрний гарсанд бүрэн шилжих юм уу? Хаалт систем рүү? Бүрэн шилжихгүй шүү дээ. Ер нь эхлэл тавигдах гэж гэсэн үг. Одоо энэ бусад улс орнуудын ялангуяа энэ өндөр хөгжилтэй орнуудад бол ийм ухаалаг системүүдийг ашигладаг болчихсон байна. Шугам дээр, хамжуулах сүлжээн дээр, түгээх дээр, станцууд дээр. Энийг л бид нар улс орондоо нэвтрүүлье гэж. Дэлхийн нийтийн бий болгоод ашиглаад байгаа. Гар утсан дээрээсээ бид нар тодорхой зүйлүүдийн мэдээллүүдээ диспетчерийн үндэсний төвөөр дамжуулаад авдаг болчихно. Бүх мэдээллүүдийг авдаг болчихно. Мөн энийг бол энэ мэдээллүүдийг ашигладаг ийм болчихно. Тийм учраас бол бид нар ийм ухаалаг эрчим хүчний систем болох суурийг 2019 онд тавьж яана л гэсэн үг. Та нөгөө түрүү өрчлөн мэдрэх боломжтой яриад байна шүү дээ. Хэр хугацааны өмнө мэдрэх боломжтой. Яг хуучин бол одоо яаж явж ирсэн? Та түрүү нэг аваад гэдэг. Одоо жишээлбэл манай системд бол ингээд эрлийн хамгаалалт автомат гэдэг ийм зүйлээр бол бид нэр үүсэж байгаа аварыг бол одоо зохицуулж арилгадаг байна. За одоо энэ дээр бол техникийн дэвшил энэ мэдээллийн технологиг ашиглаад ийм ухаалаг төхөөрөмжүүдийг ашигладаг болсон байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ухаалаг одоо мэдрэгчүүдийг ашигладаг болчихсон байж байгаа. Жишээ нь би та нарт нэг өмнө жил гарсан авар дээр тулгуурлал хэлээ л да. Манай нэг одоо дулааны хоолой хагарсан байгаа тийм үү? Жишээлбэл тэн дээр бид нар одоо тэр хоолон тэр металлын бүтцэд өөрчлөлт орж байгааг мэдэрдэг, мэдрэгч хөрөнгө тавьчаад тэрнийхээ мэдээллийг аваад байвал яг бид нар урьдчилаад за энэ бол одоо металлын бүтцэд өөрчлөлт орсон байна, энийг солих болсон байна гэдгийг мэдэрч байна. Тэгвэл тэрийг солино тийм үү? Тэрэн шиг энэ шугамууд дээр одоо турбин генератор дээр мөн зуухнууд дээр бид нар ийм мэдрэгч төхөөрөмжүүдийг тавиад тэрнээсээ мэдээлэл аваад хяндаг болно гэсэн үг. Мөн одоо энэ шугамын автоматикийн одоо энэ одоогийн байгаа бүтцэд бүрэн өөрчлөлт, томоохон өөрчлөлт орно гэсэн үг.
бид нар тэр мэдрэг төхөөрөмжүүдийг ашиглаад мөн одоо энэ эрдэнэ хамгаалалт автоматикийн системд бол тодорхой аксел дэвшилтүүдийг гаргана гэсэн. Одоо бол яг манай автоматик тухайн аваар гарсан үед ажилладаг байгаа тийм үү? Тэгвэл энэ бол аваараас урьдчилаад за ийм өөрчлөлт гарч ийн, ийм зүйл дээр анхаарах болсон байна гэдгийг бидэд мэдээлнэ гэсэн үг. Тэрэн дээр түшгэлтэд бид нар одоо урьдчилсан арга хэмжээнүүдийг авдаг болно гэсэн үг шүү. Хүний нөөц нь юу вэ? За энэ дээр бол хүндрэлтэй асуудал бол болсон хүчний нөөцийн асуудал. Ялангуяа жишээлбэл бидэд одоо энэ алгоритмыг гаргадаг маш өндөр хэмжээний манай чиглэлийн мэрэгдсэн инженерүүд байх ёстой. Тэр программыг одоо бичгэд алгоритмыг гаргаж өгдөг ийм өндөр түвшний инженерүүд бидэд хэрэг байна. Нөгөө талаасаа энэ инженерийн гаргаж өгж байгаа энэ алгоритмээр програм бичдэг программистууд бидэнд хэрэгтэй. Эрчим хүчний системийн энэ технологийн энэ процессыг ойлгож бичдэг ийм программист бидэнд хэрэг болно. За тэгээд одоо техникийн ажилтнууд тэр мэдээллийн технологийн тэр компьютер сервер энэ бүгдийг одоо энэ системийг бий болгох ийм инженерүүд бас хэрэгтэй. Ийм 3 том мэрэгжилтэн бол одоо байх хэрэгтэй. Гэхдээ энэ ийм хэмжээний мэрэгжилтэнүүд бол маш өндөр үнээр ажилладаг. Үнэтэй өндөр цалин шаарддаг. Гэхдээ бид нэр одоо энэ зайлшгүй шаардлагын үндслээд бол эдрийг одоо авч бэлдэж ингэж ажиллахаас өөр арга байхгүй. Импортын эрчим хүчин дээр асуулт бодвол гэсэн юм уу? Одоо хэдэн хувийг гаднаас аваад байна? Судлаач томоохон хэмжээний улааны станц байх шаардлагатай гэж хэлээд байдаг шүү дээ. Одоо сүүлийн аваараас. Тэгэхээр станц байх юм уу? Сэргээг эрчим хүчээ илүү сайн ашигладаг болох юм уу? Ямар зөвхөн эрчим хүчин. Тий, одоо бид нар бол хоёр хөршөөс импорт эрчим хүчээ авч ашиглаж байгаа тийм үү? За хамгийн одоо том хэрэглэгч маань бол импортын хэрэглэгч маань бол оюут толгой байгаа. За мөн Оросын холбооны улсаас бол бид нар бас эрчим хүчийг импортлж авч байгаа. За энэ дээр бол бид нар бас бууруулах ийм чиглэлийг бол баримтсан. Та бүхэн мэдж байгаа. Оны төгсгөлд бид нэр оюут толгой дотоодоос эрчим хүчээр хангах дотоодоос энэ оноос эхлээд нийлүүлэх гэрээнд гаргаж сурсан тийм үү? Тэгэхээр бид нэр одоо энэ оноос эхлээд тодорхой хэмжээгээр бол оюут толгойн эрчим хүчний хэрэгцээг дотоодоос нийлүүлж эхэлнэ. За ингийн тулд бид нар их усраа бүрдүүлсэн байх ёстой. За одоогийн байдлаар бол бид нэр Эрдэнэтийн дархны станцыг 40 мегаваттаар өргөх ажлуудыг бол эхлүүлээд ингэж явж байна. За мөн тестерийн 4 генераторыг одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх, ингэснээр бол 90 мегаваттын шинэ хүчин чадлыг бий болгох энэ ажил одоо эхлээд явж байна. Энээр бас шинэ их уср бий болно гэсэн үг. За мөн ойрын хугацаанд ТЭЦ-3-ыг 75 мегаваттаар өргөх, амгалангийн дулааны станцыг цахилгаан станц болгох 50 мегаваттаар өргөх гэсэн ийм ажлууд бол хийгдэнэ. Ингэснээр импортоор авж байгаа тэр эрчим хүчийг бууруулах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлэх юм бол оюут толгойн одоо тэр гаднаас авж байгаа 400 мегаваттын эрчим хүчийг орлох хэмжээний их усруудыг бид нар бүрдүүлнэ гэсэн шүү дээ цаашдаа. 2023 он гэхэд бол оюут толгойн импортын хэрэгцээг бид бүрэн дотоодоос нийлүүлдэг болно. Станц ашиглалтанд орсноор. Ийм л арга хэмжээнүүдийг бол бид нэр авна. Ер нь зөвхөн сэргээлт эрчим хүчээр бол энэ импортын хэрэглээний асуудлыг шийднэ гэдэг ийм зүйл бол байхгүй. Ялангуяа нарны станцын хувьд бол бидэнд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа. Харин эсрэгээр импортыг нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол өдөр ингээд нартай байхад систем нийлүүлж байгаад нар жаргахаар байх болчихж байгаа. Тэр дутагдж байгаа 50 мегаваттыг бид нар нөхөхийн тулд Оросын холбооны улсаас импортлж хаас өөр аргагүй нөхцөл байдал үүсгэж. Тийм учраас харин эсрэгээр нар бол биднэрт импортын одоо хэмжээг нэмэгдүүлэх юм нөхцөл байдал бол үүсгэж байгаа. Нуурын цахилгаан станц 13 станцын асуудал болж байгаа юм. Нэмээд бас 5 дугаар цахилгаан станц юу юу бас өргөн оруулалт задарсан гэдэг. 5 дугаар станцын хувьд бол нөгөө хөрөнгө оруулагч консорциумнууд задарчихсан. 17 оны 11 сард бол бид нэр одоо энэ консорциум бол задарлаа гэдэг ийм зүйлээ бол ирүүлсэн байна. Тэгэхээр энэ бол бас цаашдаа хөрөнгө оруулалт хийгээд явах хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэсэн үг шүү. Тийм учраас 5 дугаар дулааны цахилгаан станцын хувьд бол боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас бид нэр одоо байгаа эрчим хүчнийхээ их усруудыг өргөдөхийг шинжлэх хүчин чадлын нэмэгдүүлэх гэдэг арга хэмжээнүүдийг авсан юм аа.
тэр дээд 3-ыг, тэр дээд 4-ийг хамгаалан одоо шинжилж өгч юм уу юм. За мөн бид нар цаашдаа бол энэ дунд хугацаанд долооны 2 дугаар цахилгаан станц гэж байгаа тийм үү? За энийг бол харин одоо энэ тест 5-ын оронд 300 мегаваттын хүчин чадалтай станц болох техник эдийн засгийн үндэслэлийг бол боловсруулж байна. Саяхан манай одоо холбогдох улсууд бүгд найрамд хятад ард улсад айлчлаад манай энэ эрчим хүчний системд шинээр шаардлагатайгаа хөрөнгө оруулалтын хүүсрүүдийн талаар бол тохиролцсон байгаа. Хятадын хөгжлийн банктай Синошортой бол хамтарч ажиллах олмоор бол санхүүжилтийн хүүсрийг бүрдүүлэх чиглэлээр бол бас тохиролцоонд хүрсэн. Энэ чиглэлээр бид нар нэлээд ажиллана. Тэгэхээр ойрын үед бол бид нэр дунд хугацааныхаа хэрэгцээг бол түрүүний миний хэлсэн одоо байгаа их усруудынхаа хүчин чадлыг өргөдөх, нэмэгдүүлэх, шинжлэх юм хэлбэрээр бол шийднэ. Юу 13 дэд станц тэр талаар манай мэдээлэл юм байна. Би зөв тодорхой асуусан шээ. Төр гэж байна. Одоо шөнийн терапи өнгөлтгөө нэг агаарын бүртгэл эсрэг олгоо яваад байгаа шүү дээ. Одоо 4 сарын 1-нд дуусна. Тэгэхээр одоо ирэх намраас ихтэй нөгөө шахал түвш үйлдвэрлээд одоо айл өгөх хэрэглээд эхэлнэ шүү дээ. Яг энэ нөхцөлд дахиад тэр хөнгөлөлтөнд давхар явах юм эсвэл одоо нөгөө нэг агаарын багч чина гэж үзээ шөнийн хөнгөлтийг нь олохоо хууруулах юм уу? Тэн дээр юу ямар давхар зохицуултыг Ямар ч гэлээ гэсэн 19 сарын үед бол тарифын хөнгөлтийн асуудал хэвээрээ байна. Бид нэр болж өгвөл одоо шахам түвшний үйлдвэрийг ашиглалтанд оруулснараа наад зах нь агаарын бохирдлыг 50% бууруулна гэж ингэж төлөвлөж байгаа. Одоогийн яг энэ 5 толгой түвш үйлдвэрт бол гаргаж байгаа шахамл түвшийг бид нэр лабораторийн зорилтоор туршихад 70% бууруулж байгаа. 70% бууруулж байгаа. Гэхдээ бид нар бол яг энэ шууд нөгөө 100% одоо ингэж айл өрх маань энийг ашиглаад эхлэх үгүй юу гэдэг дээр бас тодорхой эргэлзээнүүд байна. 100% байгаа учраас яах вэ? Юу ч төлчих бас мэдэн шүү дээ. Энийг 200 мянган зуухыг бид нэр бүгдийг хянчна гэдэг бол хүндрэлтэй тийм үү? Тийм учраас бид нар эрсдлийг тооцоод за ямар ч гэсэн 50% бол бууруулах боломж байна. Тэгвэл зөвхөн шахмал түвшээр бол биш мөн энэ дээр нь халаагаараа бас ашиглана гэж үзэж байгаа шүний цаг. Тийм үү? Тийм учраас нөгөө эрчим хүчний тарифын хөнгөлтийн асуудал маань бол үргэлжилнэ. Эрчим хүч нийлүүлж байгаа газрууд алдагдaltaй ажиллаж байна гэсэн үг байна шүү дээ. Эрчим хүчийг үйлдвэрлэсэн үнээсээ бага борлуулж байгаа. Энийг цаашид яах вэ? Ингээд алдагдсан нэмэгдээ яваад авах юм уу? Ямар бодлого вэ? Маш чухал асуудал үүсэж байна. Манай системийн хувьд өнөөдөр хүндрээд байгаа нэг асуудал бол энэ. Бидний үйлдвэрлэж байгаа зардал одоо борлуулж байгаа энэ үнээс бол одоо давцсан байна. Тодорхойлбол манай систем өнөөдөр 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаж эхэлсэн байна. За энэ алдагдал юунаас үүсэлтэй вэ гэхээр нэлээд хэд хэдэн хүчин зүйл байгаа. За бид нар чинь одоо бас төлс шатхуунаас эхлээд сэлбэг хэрэгсэлгээл маш олон зүйлийг импортоор авдаг. Валютын ханш өссөн байгаа тийм үү? За мөн бусад салбартын валютын ханштай уялдуулаад жишээлбэл одоо нүүрсний салбарт гэдэг ч юм уу бас хүн тарифын өсчихсөн байна. Энэ бүгд бол бидэнд одоо бас үнэ тарифаа эргэж харах юм нөхцөл байдлыг бол үүсгэсэн байна. Тийм учраас бол бид нар энэ үн тарифын асуудал дээр бол өнгөрсөн жил 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан байна. Энийг бид зайлшгүй одоо бас нөхөх шаардлагатай манай телефон даргын дээр бас тодорхойлж байгаа. Нөгөө нэг Тэгээд за ингээд үн тарифын талаар сая ерөнхий одоо зүйлийг бол сайд хэллээ. Үн тарифын асуудал бол зохицуул хорон дээр одоо шийдэгддэг бүрэн эрхийн тэнд байдаг. Тийм учраас бид нэг талдаа хэрэглэгч нөгөө талдаа хангалтчийн эрх ашигууднаас маш болгоомж танд юм аа. 2015 оноос хойш үндсэн тариф бол хөдлөөгүй. Зөвхөн дэмжих тариф одоо нэг л удаа хөдөлсөн. Тийм учраас сая одоо 20 тэрбумын алдагдлал энэ онд гарч байна. Цаашдаач нэмэгдэх юм хандлагатай байгаа. Тийм учраас бид тариф хаваас бодож хэрэглэгчдийнхээ өнөөдрийн одоо аль болох нуруунд дээр хүнд ачаад өгөхгүй тулд одоо хөдлөх тийм бодлогын асуудлыг боловсруулж байна. Одоо энийг бол цаг нь болохоор аянда хэлнэ. Ямар ч байсан алдагдлал ялангуяа 7 бол 2 дахин алдагдaltaй байгаа. Цахилгаан ч гэсэн одоо 20-30% алдагдал болсон гэдгийг
бид нийгэмд одоо тодорхой ойлголт өгч байгаамаа. Энэ асуудал харин яам засгийн гал хариуцдаг юм аа тарифын асуудлыг эцэг зохицуулах хороо гэдэг бие даасан бүрэн одоо бие даасан байгуулах хариуцдаг юм аа гэдгийг хэлье. Тиймээс энэ асуудал цаашаа яригдана. Эхний ээлжинд чадлын тарифын асуудал яригдах баг. Өнөөдөр бид импортоор 1 киловатт чадлыг 32 мянган төгрөгөөр аваад 9 мянган төгрөгөөр одоо үйлдвэр ажлын хамт өгч байгаа юм. Чадлын тариф гэдэг бол байнга өгчдөг тариф биш. Ороо 17 цагаас 22 цагийн хооронд одоо их ачааллыг багасгах том механизм хөшвөрөг. Чадлын тариф төлдөг байгууллагууд тухайлбал дархны хард үнэлгэлээр чадлын тариф төлдөг. Ягаад гэвэл тэр цагуудад цахилгаан хэрэглэдэг юм. Тиймээс тэр багасгах чадлын марк хэмжээг бид нар авнаа гэж ингээд тооцож байгаа эхний ээлжинд чадлын тариф төлөх асуудал яригдах баха. Тэгээд хэрэглэсэн тариф бол ажимдаа одоо хөдлөх тийм асуудал болох баха гэж ингэж бид тооцож байгаа. 13 дэд станцын асуудлыг хэн хариулна гэсэн бэ? Ер нь утааг бууруулах зорилгоор ажиллаа гэж би ойлгосон. Айлууд руу одоо шууд татах боломжгүй гэдэг юм гэдэг юм байна. Нэг хотыг тойрол татж байгаа дэд станцуудыг яриад байна үү? Тэгэхээр энэ их тойрол дэд станцын энэ асуудал нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн юм ажил. Тэгэхдээ одоо гүйцэтгэгчийн одоо үйл ажиллагаанаа шалтгаалаад гэх юм уу мөн бас эргээд байгаль орчны асуудалтай уялдаад бол тодорхой хэмжээний хүндрэл гарсан гэж. Энэ богдуулаар явах хэрэгтэй. За энэ дээр бол одоо маргаан үсээд шүүхийн асуудал үүссэн учраас энэ асуудал зовсонгүй байдалд орсон байж байна. Бид нар байгаль орчны яам тэгээд одоо бас маргаан үсгч талуудтай бол бас ярилцж байгаа мөн нийслэлийн засгийн таван газрын зүгээр ч гэдэг энэ асуудлыг шийдэх чиглэлээр бол ажиллаж байгаа. Тэгээ одоо бол бас нэг хүндрэлтэй юм бол тийм болсон юм шүү дээ. Ингээд ажил хийх гэхээр нөгөө компаниудын зүгээс одоо бас асуудал үүсгэх, хийсэн ажлаа үүсгэж чадахгүй. Нөгөө талаасаа бас иргэдийн зүгээс одоо газрын асуудлын маргаан үүсгэждэг. Тухайлх юм бол одоо хүчит шунхар захын ойролцоо шардын асуудлаас болоод бид нэр 8000 орчим майл 4 киловаттын халаагуулалт боломж бүрдүүлэх ажил маань бол 2-3 сараар бас саацсан юм зүйл бол гарсан. Тэгэхээр энэ газар чөлөөлөх асуудал гэдэг зүйл бол нийслэлийн хүрээнд энэ эрчим хүчний томоохон ажил хийхэд бол маш том сар татвар шууд болчихсон байна. Чиний асуулт бол зүүч хэлсэн зайсангийн газрын маргаантай холбогдолтой зогсон байдалд орсон байна. Цаашдаа бол хэрэглээ бол юмсан хандах байна. Хэрэглээг асуудалгүй хандахад түүсүүрээ ер нь яаж зүүн ямар бусад улстай харьцуулаад харахаар манайх бол нэгдсэн системээр явдаг. Бусад нь бол улсуудтай харьцуулахад өрхүүд чиглэсэн хангах ажлыг явуулдаг. Зүүн юу нь ямар байх вэ? Ер нь аль ч улс орн бол нэгдсэн системээр л явж байгаа л да. Манай систем бол харин одоо бас бие даасан юм систем бол биш. Системээ зохицуулалтаа аварга аюулгүй ажиллагааныхаа одоо энэ зохицуултыг хийхдээ бид нар бол Оросын холбооны улстай 220 кВт-ийн шугамаар холбогдож ингэж хийдэг зүйл. Бид нэр цаашдаа бол энэ эрчим хүчний системээ хараат ус байх, найдвартай ажлын дэвших чиглэлээр бол зарим нэг томоохон их усрын асуудлуудыг бол шийдэх ёстой. Усан цахилгаан станц ялангуяа. Тийм учраас Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг бид нар байнга ярьдаг. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц бол санхүүжилтийн хувьд бол шийдэгдсэн байгаа. Энэ ажил энэ онд багтаж эхэлнэ гэж бид төлөвлөж байна. Энэ бол манай системийн бие даасан байдалд бас нэлээд томоохон төлөх болох юм станц байна. За Эгийн голын усан цахилгаан станцын асуудал бол бас тодорхой байгаль орчны асуудалтайгаа уялдаад удаашраад ингэж явж байгаа зүйл. За энэ хийгдэх юм бол манай систем бодвол бие даасан байдал бүрэн хангадаж эхэлнэ. Тэр хувийн одоо гэдэг юм уу айлуудын эрчим хүчний асуудлыг бол бид нэр нарны одоо их усрыг ашиглах хүрээнд бол байж болох зүйл гэж үзэж байна. Тухайлбал бид нэр одоо энэ олон улсын байгууллагууд нэг хандсан зүйл энэ агаар орчны бохирдолтой холбогдуулаад 10,000 нарны дээвэр төслийг Улаанбаатарт хэрэгжүүлье гэж. Гэр хорооллын айлууд байшинтай айлууд биш үү? Байшинтай айлууд дээр бол яг ингээ хувийн хэрэглээний нарны одоо их усруудыг ашиглаад тэнцэнэ хоримтлуулцдаг. Шөнийн цагт нэгдсэн системээ ашиглаад хоримтлуулцдаг. Тэгээд тэр хоримтлуулсан эрчим хүчээр дулааныхаа асуудлыг шийддэг байх ийм бас төслийг бол бид нэр бусад одоо санхүүжүүлэгч байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
ийм санаа бодолтой бол байгаа. Тэгэхээр зэрэг мөрдөлтөж чижсэн чинь асуудал үүсэж байна. Шийдэл одоо хэмжээний байгууллагуудын нөгөө нэг мэдээллийн утсан зөндөө гомдол илтгэлтэй. Чүний тариф буруу бодогдоод байна. Тэгэлж ийна гэхээр тэгэлтгүй илүү төлбөр аваад байна. Энэ нэг зарим нэг 50% өнгөлтэй юм шиг байна. Та энэ дээр дахиад нэг нэгдсэн байдлаар тайлбар өгөөч. Ер нь жил 100,000 хэрэглэгч гэдэг ч юм авдгийн. Тэгээд яг зөв зөвхөн хэрэглэлт юм уу тэр илүү гараад байгаа гэдэг тэр төлбөрийн дээр таас тайлбар өгөөч. Тэгээд энэ дээр нөгөө шинээр халаагуур аваад одоо би одоо гаргахад байлиг гэд нийтгэхээр хүчин чадал нь хүрхгүй байгаамаа гэдэг шалтгаанаар тэрийг авцсныхаа ард айлууд өчч мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр нийслэлийн айл бүсүүд хүчин чадал нь ханчсан 100%-д хүрчихсэн. Та тэнд амьдарч байгаа бол халаагуур аваад нэргүй манай хүчин чадал нийцэхгүй гэдэг. Яагаад өмнө нь юм уу тийм нээлттэй байлаа мэдээд. Энэ дээр иргэдээс аюул гомдол ирээд байгаа байхгүй. Яг айл хичнээн саяар халаагуур авсан чи хэрэглэж чадахгүй тийм. Тийм. Би хариулъя. Шөнийн тарифыг одоо тэглэх асуудал бол сүүлийн одоо 3 жил яг яригдж байна. Жилдээ нэг 9 оны 2 тэрбум төгрөгийг засгийн газар төсвөөсөө гаргаж иргэдэд одоо тэтгэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Нийтдээ 130 мянган өрх хамардаг. Улаанбаатарын бүх бөр өрхөд бол 100% ороо 9 цагаас өглөө 6 цагийн хооронд цахилгаана одоо үнэгүй авч байгаа юм. За бусад бүх аймгийн төвүүд 10,000-аас дээш одоо сум суурин газар бол 50% хөнгөлт авч байгаа. Манай иргэдээс тийм одоо гомдол байгаа бол тэрнийг одоо тухайн одоо холбогдох цахилгаан төв шилжээндээ бүр болох төсөл хорондоо хандаж шийдвэрлэж болно. Бид нээлттэй байгаа. Магадгүй буруу юм ойлголт байж магадгүй. Хоёр тарифтай тоолоор байж хөнгөлт авч авна шүү дээ. Нэг тарифтай тоолоор хөнгөлт авч чадахгүй юм. Тиймээс ялгаж тоолдог хоёр тарифтай тоолоор байж хөнгөлт авна гэж нэг ойлгох ёстой. За тэр 4 кВт-ийн дөрөвдөл хийсэн 42 мянган өрх бол тэр хэрэглээнийхээ хэмжээг бид нэмж байгаа. Одоо 2.5 кВт-ийн хэмжээ бол 700 байсан бол одоо бол 900 ч юм уу 1000 орчим кВт авахаар ингэ тооцоо гарч байгаа. Тэнийг бол иргэд ойлгох учиртай. Эндээс бол хохирох ёсгүй. Тэгээд зарим хүмүүс тооцооны алдаа ойлгомжгүйс байдаг болдог ба тиймээс эхний ээлжинд тэм гомдол байвал тухайн цахилгаан төвшөлжийн хандах ёстой. Хэрэглэгчтэй күүтүүдээр за үнэхээр боломжгүй тийм байдаг юм бол зохицол хараанд хандвал бид тэр хүний асуудлыг шийдэж өгөх. Өнөө танаа тийм мэдээлэл байгаа бол бидэнд шилжиж өгч байгаарай гэж хэлэх байна. Тэр айлуудад тэр 42 мянган айлын нөгөө 4 кВт-ээр халаагур залах боломж бүрдсэн талаар асуугаад байна тийм үү? Тэр энэ асуудлыг бид нэр одоо анх хэрэгжүүлж эхлэхдээ зарласан байгаа шүү дээ. Хотын А бүсээ гэж. Одоо тодруулж хэлэх юм бол 5 шараас нааш 1-р хорооллын ард тал, 3-4-р хорооллын ард тал тэгээд Баян хошуу хүртэл одоо энэ арын зам биш үү? Тэрний дагуу за тэгээд одоо телевиз 7 бодол ийш хайлаас тэгээд за мөн дарих шар хадны одоо тодорхой хэсэг наатлын хэсгүүд. Энэ хэсгүүдэд бол нэг нийтдээ 42 мянган айлыг хамарсан ийм шугам шүлжээний өргөтгөл бол явж байгаа юм. Энэ бол агус. Одоохондоо манай хүчний байгаа хүчин чадал бол энэ 40 мянган айлыг л одоо 4 кВт-ийн халаагур залах боломжийг бүрдүүлэх бололцоо байгаа юм. Тэрнээс одоо нэмэгдүүлэх юм бол эрчим хүчний систем өөрөө алдагдaltaд орно. За их усрын хэмжээнд чиглэе гэсэн бас хүндрэлтэй байдал орох учраас бид нэр энэ гол одоо хотын төв хэсэгт агаарын бохирдлыг бүрдүүлээд байгаа айл өрхүүдэд ийм боломжийг бүрдүүлэх гэсэн байна. Тэгээ одоо бүр захын гэдэг ч юм уу те био компаниудын тэн энтер гэх юм бол надад ч асуудал үүснэ. Одоо бүр сонгон хайхны одоо тэр орбитын тийшээ гэвэл асуудал үүснэ. Тийшээ арай хөрөг байгаа. Захын оролдол бол хөрөг байна. Басна. За баярлалаа. За. Дэлгэрэнгүй